Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор ханд нэмжүүд төвийн тэргүүн та ханд нэмжүүд гэж одоо төвдөө ханд нэмжүүд гэдэг нь манай төвийн нэрийг Стор Богдгийн багш маань хайрлсан ханд нэмжүүд уламжлалыг авч явах эмэгтэй хүнийг одоо зохицлоо хэлсэн байгаа. Учир нь гэвэл одоо бид нар одоо тарины ёсны гүн йогийн одоо жод лүүжингийн урсгал дамжлагыг их ярьсан. Тэгээ энэ уламжлалыг цаашдчих хандын урсгалын дагнасын одоо уламжлалыг цааш дэлгэрүүлэх үсэд эмэгтэй хүний өгс юм аа. Одоо өөрийн чинь богд багшаас дамжуулж гисэн Жадлуужингийн номонд сууж байгаа бол одоо тэгэхээр одоо энэ багшийн дамжлагтай тэр Жадлуужингийн номны тухай жаахан тавьж ярил. Богд багш маань Жадлуужингийн дамжлагыг шарын шашны гэлэвийн яс авсан байгаа. Тэгээд энэ дамжлагыг одоо олон Монгол эмэгтэйчүүд, олон Орос эмэгтэйчүүдэд ингэж дамжуул 1995 онд Лүүжингийн ном авшгийг авчижсэн. Тэгээ цаашаа тэгээд суралцж байх үед олон Монгол эмэгтэйчүүд ирж ингэж сурч дамжсан. Тэгээ одоо Монгол оронд шашин дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байгаа гэж бодож байна. 95 онд та ямар дараагийн сүмд шавнаас хойд бол элчин багш бид нарыг долон эмэгтэй лам нарыг энтэг элчин багш бакалаврч амжилж байна. Тэгээ энтэгт очиод нэг эмэгтэйчдийн хийж сурч байхад дарамсалаад одоо бог тэр цагаас л одоо багштайгаа их холбоот надаас гадна 3 эмэгтэй байсан. Тэгээ би тэгэхэд багшаасаа энэ Жадлуужингийн дамжлагыг авсан. Дарамсаалаад одоо өөрөө ямар сургууль сурч ирсэн? 1994 оноос эмэгтэйчдийн шашны дээд сургууль Жамин гүн ухаан хэл зүй граммар гэх мэтчлэн одоо 3 жилийн хугацаатаа сурч байгаад түүний дараагаар бол богд гэгэний одоо лаврын одоо суурин байж багш төрийн сургууль сурахад завшаа нэг надад өгсөн. Тэгээд би бол ганцаараа биш тэгээд эмэгтэйчүүд ингэж сурч төгссөн. Диалектик институт гэдэг Монголд одоо борилж ирснийхээ дараахан олон орон хий дээрээ сүм хий дээр гэж тойрч тэгж хэд дээр байхаа борилж явахдаа нэг тэгж айлтжсэн. Одоо бурхны шашир арчилсан шашин юм аа. Энд бол одоо хүнийг нас хүсээр нь царай зүсээр нь ялгарлан гадуурхдаг тийм номыг одоо судалж мэдээ таньж гэгээ гэсэн тэр хүн бүхний өмнө одоо нээлттэй байдаг гэлэр одоо нэр нь энэ нэг бурхны шашин хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн тухай та бас товчулж ярил. За та өгччихсэн шүү дээ нээлттэй болсон. Бурхан шашин чөлөөтэй шүтэх тийм эрх арт олон олгож өгсөн. Одоо өнөө хүртэл одоо 22 жил гар болчлаа шүү дээ. Ер нь бол Монголын бурхан шашинд эмэгтэйчүүд маань бол их зэрүүнд үздэг. Бусад орны бурхан шашинд эмэгтэйчдээс юугаар онцлогт амиг хурдаг, ард олондоо үйлчлдэг, нийгэмдээ үйлчлдэг тийм итгэв. Тэ өөр гэсэн номын багшаасаа очиж одоо бодмөрийн зэргийг судалдаг. Тийм болцоог өөр өөртөө нээж өгснөр
ялгаатай. Мөн Мойсийн одоо эмэгтэй докторант олон одоо онлын номууд практикийг одоо их судалж үзэж байгаа гэсэн тийм сашалтай эргэж боддог. Яг тэгвэл эмэг зүтгэлтэй байж одоо ард олондоо тийм чаддаг. Яг тэгвэл эмэгтэйчүүд болоод одоо дунд сургуулийн багш нар бол тэгэхээр тэр эмэгтэйчүүд маань бурхан шашны одоо мэдлэг их нөлөө үзүүлдэг. Ялангуяа хүний зөөлөн сэтгэлийг учраас одоо тийм уян сэтгэлийг одоо хүүхдэд хамгийн түрүүнд нөлөө үзүүлж чадах юм бол одоо энэ ард олондоо ч юм уу бурхан шашны одоо энэ мэдлэгээрээ бусдад үзүүлэх нөлөө их хүчтэй гэдэг. Миний бодоход за түүрээ их сурцдаг болсон байна л да. Яг тэгэхээр орнууд эмэгтэйчүүд маань хүчтэй буддизм ч юм уу те Монголын бурхан шашны одоо энэ холж зүгээр нэг юм мохор сүсэг талаасаа биш те мохор сүсэг гэж ойлгодог Европын хүмүүс. Харин одоо энэ гүн ухааны сэтгэл зүйн талыг бол их судалж идэх болов гэж бодож байна. Феминизм буюу эмэгтэйчүүдийн тэрэг тэгшэрх гэж ярьж байна шүү дээ. Ялангуяа бурхан шашны эмэгтэйчүүдийг бас хэрэгэн зэрэг адилхан номын багш бас байх ёстой гэдэг үзлийг бол хитамгаас. Харин түүний ажигаас бол Монголын бурхан шашны эмэгтэйч их дээдэлдэг гончсон юу вэ гэдгийг бол нэг төрөд их ойр байдгаараа дээрээс яг тэгвэл бүр сэтгэл зүрхэнд шингэсэн учраас их хүнддэг ханддаг. Түүний хажуу гэлэнмаа гэдэг чинь эмэгтэй ховрогууд судалж байгаа. Далаа агш өөрөө тийм бүгд одоо та бүгд бол одоо цаашдын бурхан шашинт ч гэсэн илүү нөлөө үзүүлж чадна гэсэн дээрээсээ тийм одоо юм зарилгатай очроод тэд маш одоо чорын эмэгтэй багш нар их төрөн гарч байгаа номын багш нар. Харин Монголд бол номын багш нар эмэгтэй номын багш нар их ер нь одоо эмэгтэй ховрогуудын тухайд нэг хэрэгэлдэг үү? Сахиа сонорыг одоо хэр олон тоотой зүйлээс гэж байна. Тэрнгээр их дараалтай байдаг. Илэн маяг одоо энэ бага Азиуд буюу бага өлгөний шин эмэгтэйчүүд Илэн маягийн уламжлал жоон тасарсан гэж үздэг. Гэвч одоо энийг сэргээхийн тулд одоо их олон хурал зөвлөгөөний далаа бурхан шин эмэгтэйчүүд их хөлөнд гэлэн манар одоо юу яагач зан үлээ цагтаг болгооч гэсэн. Гэлэнгийн санаар сахилдаг тийм шашил өгөө. Бурханы шашинны хэсэгтээ одоо бас жоохон дороотчихсан тэр цаг үед л нэг жоохон дороотсон болов гэж үздэг. Тэгээ сэргээхэд одоо энэ дээд хуврагууд одоо тэрийг дагж явдаг хуврагууд маань бас хэн байна гэдгийг бас судалж байгаа юм л да. Одоо Монголд бол гицэл манар их байдаг. Хуу ёсонд бол 5 цагаан
улаан буян шамдэ гэдэг маань одоо энэ геном маск хэлээд даагч одоо нэг нөхөртэй байж болно, хүүхэдтэй байж болно гэдэг чинь. Түүний дээдлээс гарч ирдэг шүү дээ. Ёс суртахуун. Тэрийг баримтлагч эмэгтэй шүү. Манай хөргөө ч юм уу те одоо тэр бүгдийг одоо авчирдаг өөр янзын хувцас самсдаг. За түүний дээдлээ одоо гэлэн маа гэсэн юм Монголд бол байхгүй. Тэгээд Монголд болохоор хандмаа гэж ирдэг. Арай өөр. Хандмаа гэлэн маа арай өөр юм л. Тэгээд баг хөлгөнд бол тэр заадаг. Зүгээр ингээд бурхан багшийн намтар түүхийг ажиж харж байхад бол бурхан багшаас одоо тийм гэлэнгийн санал гойж яхад авгагч нь хүртэл гойж яхад үгүй л гэжсэн гэдэг. Тэгээд одоо хэрэгжиж ямаа гэсэн нэг тийм домог байдаг тийм ээ. Тий. Бидний дунд өдөр тутам мөгөд уншигддаг ном ширнэ. Одоо бэлэг үйлгөөний одоо хамгийн хураангуй сударт ч гэсэн гарсан байдаг. Язгуурын хөвгөн язгуур бурханлагч мөн чанар бол эрэгтэй эмэгтэй түүний бурхан багш намлалдаа ч гэсэн гаргасан байдаг. Тэр утгаараа эмэгтэй хүн өөрөө уян чанартай байдаг. Тийм зөөлөн сэтгэлтэй байдаг. Тэр утга маань одоо төмөрийн бод чанартай гэдгийг бол бас гаргасан байдаг. Тийм учраас эмэгтэй язгууртан өөрийгөө нээж өгөхөд бас эмэгтэйч гэсэн байдимаа гэсэн тэр үеэс л бол бурхан багш 1-р зам синтекшээс энтергээл яриад байдаг. Тэр бол аль эртнээс л уламжлалт амжилтлагд бол хэвээрээ бидэнд төрж ирсэн л байх нь тийм ээ. Тийм тэгэл яах вэ? Тэгээ багш маань бас эмэгтэй хүмүүс ингээд эмэгтэйчүүд одоо бурхан шашны одоо эмэгтэйчүүдэд үүрэг нөлөө заавал байх хэвээр та нарын зүтгэх хэрэгтэй. Одоо энэ ном судлаа зогсохгүй нийгэмд бол идэвхтэй үйл ажиллагааг заавал авч явах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Бурхны шашны залбиралт ч гэсэн тийм ээ. Одоо их болц гэж хэмээ сүрэлдэг. Өмнөх төрөл бол одоо миний их болоогүй. Амтан гэж байхгүй. Би ямар ч амтан явсныг ихээс л төрсөн. Одоо хөндлөж үздэг их хүнний эмэгтэй хургуудын тухай хуучаарай их байдаг. Нэг ноёны баг хатанд багтлагдаж нэг эржилтэй 3 жил би одоо ингээд гэрээс гарна. Би сахил санаар хүртэн. Гэт баярлалаа. Одоо би одоо харамсалтай марчаад байна. Хинтээ аймгийн Туваан жугаа гайл нэг сайхан хөшний тусураг дуулдаж байдаг тийм ээ. Тэгэл одоо 8 дугаар богдын хатна. Одоо сахил санвар сагсан. Тэгэхээр эрдэмд боловсрсан тийм эмэгтэйчүүдийг бол баяр нь хэрэг байдаг. Одоо ер нь бол ингээд лам хуургаад асуухад их түүхэн бичигдсэн тийм зүйл бол байхгүй. Хвчлэн одоо энэ дээдс одоо ойлгоод ч юм уу тийм. Одоо Монголын одоо ард олонд бол их тус гэж явсан. Ялангуяа одоо Хувлаа хааны хатан их хамгийн их нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. Эх оронч цогтойч одоо ээжийн тайхуу одоо энэ мэл богдын намтрыг орчуулахад 8 дугаар богдын үед бол олон эмэгтэйчүүд бол байсан юм байлээ. гэж ярьдаг. Гэвч одоо түүх ном зохиол ерөөсөө тэмдэглээгүй
би үнэхээр гайхдаг. Яагаад тэмдэглээгүй байдаг юм болоо гэж үнэхээр 8 дугаар бүгдийн одоо хатан дархийн хувилгаан, цагаан дархийн хувилгаан дондогдуулан хатан бол одоо Монголын төв бичигдэх ёстой хүний нэг байсан. Одоо их олон үйл ажиллагаанд гардан ажиллаж байсан жиргэж ярддаг. Тэ? Танжирын тэр номуудыг хийхэд бол гардан оролцож байсан. Бурхан шашинд их нөлөө үзүүлж байсан. Бурхан шашны үйл хэрэгт бол зөв Богдхан улсын байгуулж байх үед бол эмэгтэй чойжмууд их байсан. Гэвч Богдхан өөрөө ч гэсэн эмэгтэй одоо сахил санаарт сайшаадаг тэдгээр үйлсийг бол их дэмждэг. Одоо олон эмэгтэй дархийн хувилгаад бас их байдаг. Саяхнаач хүртэл байсан юм да одоо энэ. Ховд аймагт сүүл одоо гэх тийм ягуузчин маягийн байдалтай. Тэгээл одоо юм хүний тусын тулд янз бүрийн зам уулыг хийгээд явждаг. Одоо их онш барцас саадыг арилгаж өгдөг эмэгтэй хүн их байсан гэж. Сая таны хэлдэг Хинтээ аймгийн догоо гэдэг мундаг эрдэнэ намтай ялангуяа одоо тарны ёсныг ном их дээдлэн барьсан. Одоо багтаа бол хажид бурхныг одоо бодтой харсан гэж ярьд юм билээ. Тэр хөвгтгөө. Гэтэ өөрөө олон шамнартай. Тэгээ шамнартай өөрийнхөө номыг өвлсөн ийм одоо мундаж ярьдаг. Одоо миний мэддэг багш маань бас байдаг. Архангай аймгийн Чулуутын сумын хөршин гарчин сааж их тийм онцгой нэртэй багш маань. Хажид бурхны одоо номыг их оддаг. За тэр орон газар нутгийн хаал хүмүүст одоо өөрийнхөө юу чаддаг гэдгээл бас ингээд тус тийм болоо явчихдаг ч их байдаг. Дутагдaltaй зүйлүүд бай. Их байдаг болоо гэж боддог. Яг тэгвэл одоо зурлах. За мэрэг төрөг гэлдэлтэй их мэт санагддаг. Яг тэгвэл бурхан шилсэн байх хэрэгтэй. Бусдад зөвлөгөө өгч чаддаг байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэгэхээр энэ их олон эмэгтэйчүүд бол цаагаараа бурхан шишний хавуулыг одоо хийгээ явждаг. Илдээ байхгүй ч тэгэл их гап байдаг. Тэдгээр үзэлдэг. Тэр туан жугаа бол бас тийм нандин сав сахидаг байсан гэж одоо түүний дэргэд байсан олон шав эмэгтэй жүжигтэй би болсон. Манайд ч нэ тэгээд их зоч анте дээрээс нь одоо сонсоод гэтлэх тийм номуудын үйлчлэгийг хайрлаж байсан гэж. За мөн өндөр гэгэний үед ч бас цаанч цадан маш их нөлөө үзсэн. Өндөр гэгэнийг сурч боловсроход мөн ард толгойд итгэхэд түүний сургаалыг дагдаг хүмүүс их байсан. Сонсдог. Ноён хотог данзан авчаа гих мэтчлэн одоо тэгтэг гэж яриад бурхны шашны өөрийнх нь тийм мөн ясч. Бурхан шашны одоо хамгийн гол онол сургаал бол бид үзэх үзлийг баримталдаг. Тэрийг бол одоо хоосон чанарын ялангуяа төв үзлийн номыг их ардын уламжлал ахуй ёсонтой бас л дээдэлж ирсэн. Би их гэсэн ном хөшлийг бол цаанаас их дарж ирсэн. Үүний зэрэгцээ одоо өөрийн багшигаа шүтэж ирсэн. Багшигаа бурхан мэт шүтэж ирснээр тийм омог ардан зам гэдэг ч юм уу феминист үзэл байдгүй байхаа гэж би. Тийм сайхан гэгэрэл дарах хүмүүс
юмж нөгөө талаас намтай эмэгтэйчүүдийн улбаа бидэнд их бүдэг. Тийм хин нэг нь одоо юм судлаач эмэгтэй те бурхан шашны үзэл сурталын талаар ч юм уу практикийн талаар уншлага номын талаар бурхтын талаар сургаалын талаар ингээд бичсэн ном сургаал гарч ирэхэд бол одоо гэж би давтчих. Харин тийм цаг өөр болж байна. Тэгээ би өөр бурхан шашинд уламжлалыг одоо дагсан ханд хаждын одоо цуврал болон гаргадаг л да. Тэгээ тэр бүгдийг бол түгээн дэлгэрүүлэхэд CD болгон түгээх нөлөө өгөх болов гэсэн үднээс би бол энэ цуврал болон гаргадаг. Тэгээ энэ бол бас зарим хүмүүст их хүрч байгаа. Тэгээ энэ мэтчлэн үнэхээр одоо эмэгтэй хургууд ч юм уу өөрөөрийн гэсэн потенциал, өөрөөрийн гэсэн оюуны хөгжил юу илүү вэ? Тэрийг бол гаргаж ирээ бүтээл хийх төгсгөл гэдэг нь одоо ням бяцлал аль эсвэл ямар нэгэн одоо CD-ч гэдэг юм уу ном хэвлүүлэгчүүд аль нь. Тэгэхээр одоо энэ бүтээл гэхээр хуучндаа бол ням хээр газар те эсвэл өхөрийн газар ч юм уу ганц модны дэрэгт одоо тэр хийсэн зүйлээ практик дээр хэрэгжүүлээд одоо энэ үг хэсэг болгон гаргаад ингээд ном болон хэвлүүлэх ч юм уу CD болон арт олон түгээх ч юм уу. За бурхны ном сургаалыг дэлгэрүүлэх одоо сэтгэл оюунд аль чадвар хөгжсөн мэн тэр нуугаад байлгүй. Нуугаад байлгүй тийм ээ. Тийм. Адвал их хэрэглэн их авахаарчтай хамгийн сайхан хүүхэн хаа байна? Монголд л байдаг хамгийн ухаантай хүүхэн байдаг шүү дээ. Тэний шашны уламжлал бол их нарийн нандин овдсууд их байдаг. Сонрын дамжлага гэж байдаг. Тэгэхээр тэр авч хадгалж дамжуулж байсан. Тэр утгаараа бол их чимээг өнгөрч байсан болов уу гэж боддог. Төвдийн мэрэгд гэгээд ч гэсэн эмэгтэйчүүд эмэгтэй ороо ялангуяа дархийн хувилгаад явахтай хоштой заламж мэг байсан болов уу. Тэгвэл ясан тийм би ясан тийм. Тэрнээс багш нар дэд мэр одоо үрийн гэгээнээс үчийн бүрий болтол одоо мал хоёр хүүхэд нөхөргээл зогсоо чөлөөгүй ажлын дундуур зүйлийг дамжуулсан. Тийм хичнээн бодис судрыг л цээжээр уншиж яадаг. Нэг том ном уншаад айлдаад гарахад л тэрийг нь цээжлээд тоцорч яадаг завчлаад. Джонсын гэрт нэг юм сандартай ихс дээдс морилсан юм байна л да. Тэгэхэд нь л чав тэнгүүд би хаанс авах юм гээл. Өндөгтөн маань тэнгүүд чавганц маань одоо энэ гурван ертөнд тэр амын таглаж исэн гэж байгаа. Ягаад гэвэл тарны ёсыг узур уртах зүйл тэг бүгднгийн 6 зүйл их болсон 6 зүйлийн хамгийн амтныг бурхан мэт үзэх хэрэгтэй. Өөрийн ихшгээ хайрлах хэрэгтэй. Тийм учраас бурхан болон те хот мандал одоо бурханы хот мандал тэр чигээрээ ариусж байгаа юм чинь хаач марсан буртаг байхгүй. Та одоо хаан барилах вэ гэдэг. Ариусгч эмэгтэй хөндөгдөг гэдэг сахилыг бол чавганц сахил гэдэг тийм ээ. Гэтэл тэр сахилын нэрийг манайхан ягаад ч нэг тийм дор хэмжээний доромж маягтай хэрэгэлдэг болчихсон. Энэ үгийг бол тэглгүй яах вэ? Хуучны үед бол 60-аас хойш ч юм уу те одоо энэ сахилаа асны дараа цэвэр буйны үрд ордог. Тэгээ цаашд ингээд улам ингээд бурхны шашныхаа номыг ингээд тарны ясны тоонд нүргэх ч юм уу хийхэд бол цаг хугацаага өөрөө өөртөө зарцуулж байгаа тийм болцоог нээж өгч байгаа байхгүй. Тэр санаар бол чагт санаар хүн өөрийнхөө зам үйл одоо гэгэрэл хуучны чагт сахил санварыг бол одоош заавал хэрэгжүүлэх их
сайхан тийм. Одоо ч гэсэн бас доройтой байл байгаа л хөдөө орон нутгаар ингэ явж байгаа ч гэсэн одоо юм ихтэй би одоо цахил залах гэсэн юм аа. Одоо би имээ болж байна. Явах гэсэн юм аа гэдэг юм. Тэжлэн цаг үе өөр бас явд юм байна. 21 одоо 22-р зуун өөрөө хөгждөг, цагаа дагаад хөгждөг мөн чанар нь хэвээрээ байж лээдэг өөрчлөлт. Тэр бурхан шишний номлол нь өөрөө сэтгэлийг засах ном байхгүй. Тийм үеийн үед л одоо хоцрохгүй. Бурхантай энэ номыг л номлож байсан. Одоо ч хоцроогүй харин олдод ч гэсэн бурхан шишний одоо энэ гүн ухааныг одоо л нээж эхэлж штэ. Энтэг гэдэг одоо ихтэй ховоргоод бол шиг одоо энэ гүн ухаатай хавсруулж нэгцөөж ингэж үүсгээд тухайн олон тэнэлж байдаг. Тэгээ цааш ч гэсэн одоо олон улсад лекц уншиж эхэлж байгаа. Манай Монгол эмэгтэй ургууд ч гэсэн байгаа юм ч гэсэн одоо 5-6 жилийн дараа одоо бие нэг дэмжиж ирэх юм бол их олон зүйлийг бол хистэцэд болон төв тавилгаад байгаа дээр л их номыг л судалж үзэх хэрэгтэй болоо. Жишээлбэл наацхан л одоо монголчууд бид нар ганданд очиод ном бичүүлдэг шүү дээ. Тэгэхээр тэр уншуулж бас олох хэрэгтэй. Дарих нь үс өвтэй гэдэг гинлээ гэж бас ингэж бишхад яаж зөв унших вэ? Дарих бурхан хэрхэн хүмүүсэж мэдлсэн гарч ирсэн түүхээс нь судлах хэрэгтэй. Олон ном зохиолууд байдаг. Их олон талын судалгаа байдаг. Бурхны тарин дарид дүүрийн сувгаа гэж уншихад те. Он дари гэж ария дар буюу дарих хэлж байгаа. Одоо санскрит тарин өөрийнх нь алдар зүрхэн тарин гэж бурхны өөрийнх нь алдар. Тийм учраас бурхны одоо залан дуудахтаа нэрээр нь дуудах юм бол тэг мэдчлэн дархийн тарны уншаад би одоо энэ байгаа их ойр байхад тийм одоо замлыг зааж өгөө гэж би өсч байт юм аа. Тэгээд ханд нэмжид төв маань одоо хүн зориод яваад очивол одоо ийм тайлбаруудыг өгөл дүү яг нь за ялангуяа сургаалуудаа дээдлэхэд хандын улам гэж байна л да. Бурхан ханд дагнас гэдэг эмхтэй бурхад байдаг шүү дээ. Тэр бурхад маань бол нандрын ёсны дээд төвшөнд бол одоо ингэж авч үздэг. Эвлийн байдлаас одоо судлах хэрэгтэй гэдэг юм болоо. Тэгэхээр одоо ханд дагнас буюу одоо энэ эмхтэй бурхадын одоо энэ зөвлөгөө өгдөг манай. Одоо тойрын номыг хүзье гэсэн өсөлттэй хүмүүс их байдаг болсон байна лээ. Тэгээ бурханлаг эмэгтэйчүүд маань юу хүсэж байна тэр бүгдийг одоо би одоо хамттай байж зүтгэе гэж би одоо энэ зорилготой агуулсан байгаа. Тэгэхээр болтугай баярлалаа. Бурханлаг мөн чанартай оршдог эмэгтэйчүүдтэй ном сургаалаа зүтгэе гэсэн одоо ийм хүсэлтэй байгаа. Тэгээд хизээч хандсан Монголын бурхны шашны нэр алдрыг өндөр дөргиж авах эрдэм боловсралтай, бас сайхан ариун сахил санваартай тийм сайхан бүсгүйчүүд Монголын гэр тэм дархийн хувилгаанууд Монголоос төрөн гарах байх гэж би хувьдаа итгэдэг. Баярлалаа. За баярлалаа. Манай ариусган гүмүүдийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Манай жүтөвийн тэргүүн гүнзэ бэрэгдэн ирж